Саладнаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster 2006 оны 1 сарын 13-ны өдөр Аргентинд байдаг Банко Рио банкны салбарыг зэвсгэлсэн цагдаа нар бүсэлж, дотор нь байсан дээрэмчдийн бүлэгтээ олон цагийн турш хилцээ хийсэн. Гинт этгээдүүд барьцааны хүмүүсийг авч цагдаа нараас пицца авчрахыг хүртэл шаардсан юм байна. Эцэст нь бол дээрэмчдийн нэгэн цагдаад бид бууж өгөхөд бэлэн боллоо гэж мэдгдсэн. Гэхдээ хууль сахиулагчид банк руу нэвтрэхэд дотор нь бол нэг ч сэжигтэн байгаагүй. Тэд нар уул мөргөө алга болж сейфийн хайрцагнуудаас бэлэн мөнгө болон үнэт идэлэл нийлсэн ойролцоогоор 20 сая орчим ам.долларын эзүүлсийг аваа явцсан байсан. 2006 онд Аргентинд болсон хамгийн том банкны дээрэм маш ухаалгаар маш нарийн зохион байгуулалттайгаар хийгдсэн. Үүнийг бол 4 хүн гүйцэтгэсэн байгаа. Эхний хүн бол Фернандо Араухо гэдэг хүн байгаа. Хоёр дахь нь бол үйл ажиллагааны инженер Себастьян Болстер. Гурав дахь нь бол санхүүжүүлэгч буюу мөнгөнд тусламж үзүүлсэн Бето Делатори. Дөрөв дэх нь болохоор Луис Силенс ба түүнийг бол хүчирхийлэгч гэж нэрлэдэг. Энэ 4 хүн дотроо энэ Луис гэдэг хүн бол жинхэнэ хамгийн bad guy байсан маа. Тэгээд энэ 4 хүнд тусалсан өөр 2 хүн байсан ч гэсэн тэдний нэрийг нь бол ерөөсөө ил болгоогүй юм байлаа. Энэ түүх бол Фернандо буюу яг удирдагч байсан хүн өөрийн сэтгэл зүйч дээрээ очиод банк дээрэмд хүсэлтэй байгаагаа илчилснээр бол эхэлдэг. Сэтгэл зүйч бол Фернандог канабисын нөлөөнд орсон байх гэж бодсон. Ягаад гэхээр Фернандо бол канабисын тийм донтолттой хүн байсан юм байна. Тэгээд сэтгэл зүйч болохоор асуусан байгаа. Та энэ санаагаа яг хаанаас олсон бэ? Танд ингээд мөнгө хэрэгтэй байгаа мó гэж асуусан чинь та өөр нь бол мэдж байгаа. Би ингээд уран бүтээлч хүн. Би энэ дээрмиг яг нэг бүтээл шиг жинхэнэ урлагийн бүтээл болгож чадна гэж бодож ин гэж хэлсэн маа. Тэгсэн чинь сэтгэл зүйч нь болохоор та энэ ажиллагааг яаж хэрэгжүүлэх вэ гэж асуусан чинь одоохондоо бол тодорхой төлөвлөгөө алга. Гэхдээ сүүлийн үед би энэ тухай бол маш их бодож байгаа гэсэн маа. Тэгээд тэр үед болохоор сэтгэл зүйч нь энэ Фернандогийн үгийг нэх их тоогоогүй өнгөрөөсөн ч гэсэн Фернандо бол яг үнэндээ Аргентины түүхэнд хамгийн том хамгийн тийм ухаалаг банкны дээрмийг хийхээр шийдсэн байсан. Ингээд Фернандо өдөр болгон Аргентины нийслэл Буэно Айрес хотын гудамжаар алхаж боломжит байг судалж эхэлсэн. Тэр бол баян чинээлэг бүсэд байрладаг нэр хүндтэй банкнуудын нэгний салбар болох Банко Риог олж анзаарсан байгаа. Энэ бүсэд амьдардаг хүмүүсд ихэвчлэн хөрөнгө чинээтэй болохоор үнэт зүйлсээ тухайн банкнд хадгалуулдаг байсан юм байна. Фернандо ажиллагааг хэрэгжүүлэх хэд хэдэн стратеги боловсруулад ер нь сайтар тунгааж бодсны эцэст 2 хувилбарт хүрсэн юм байна. Нэгдүгээрт бол банк нээлттэй байх үед зэвсэгтээ ороод мөнгийг аваад цагдаа ирэхээс өмнө хурдан зогтох боломжтой гэж бодсон. Гэхдээ энэ аргын сул тал нь бол мэдээж маш аюултай. Тэгээд олсон тэр олзон бага байх магадлалтай. Яагаад гэхээр бүх бэлэн мөнгийг цуглуулж ингээд амжилгүй цагдаа ирэхээс өмнө зогтох бол хангалттай хугацаа байхгүй гэж үзсэн. Хоёр дахь арга нь болохоор банк хаалттай байх үеэр сейф руу шууд хүрэх хонглоор нэвтэрч орох тийм явдал байсан. Гэхдээ банкнд бол мэдрэгч төхөөрөмжүүд тэгээд сүүлийн үеийн тийм хөгжингүй тохиоллын систем суйрлуулсан байсан болохоор тэд нар бол удалгүй баригдах магадлалтай. Энэ арга нь ч гэсэн нэлээд тийм эрсдэлтэй санагдчихсэн байгаа. Хоёр арга хоёулаа ижил хэмжээний эрсдэлтэй байсан болохоор Фернандо илүү их оол заах боломжтой аргыг бол хайж олохоор шийдсэн. Өөрөөр хэлэх юм бол банк хаалттай байх үеэр сейф руу шууд нэвтрэх тийм хонглыг ухах тийм арга байсан маа. Тэгээ Фернандо энэ төлөвлөгөөг яаж хэрэгжүүлэхээ бодож эхэлсэн. Эхэндээ тэр бол банкны ойролцоо байрлах газарт орон сууц юм уу эсвэл тийм студ түрээсэлж аваад тэндээсээ газар доогуур хонгил ухаж сейф руу хүрэх талаар бодож исэн. Гэхдээ эцэст нь бол тэр ажлыг илүү хялбар болгох нэг зүйлийг олж анзаарсан. Хотын гудамжаар ээлжит ажиглалтаа хийж явж байхдаа тэр бол банк байрлаж байгаа гудамжинд нь бохрийн тийм тариншан гэж ярьдэн штэ. Тийм нүхнүүд байгааг нь олж анзаарсан байгаа. Ойролцоогоор 10 м тутамд нэг тийм тариншаны нүх байсан нь банкны доогуур аль хэдийнэ бохрийн хонгил үргэлжилж байгаа гэдгийг нь илтгэжсэн. Фернандо нүхнүүдийг дагаж явсаар агаад бохрийн ус цутгах амсар дээр нь хурч очсон. Энэ нь банкнаас ердөө 150 м-ийн зайд байрлаж исэн тийм том нүх байсан. Тэгээ Фернандо бол тийшээ ороод орчныг нь судалж эхэлсэн маа. Өөрөөр хэлэх юм бол ингээд газар доогоор ороод гэсэн үг шүү дээ. Эхэндээ хонгил дөрвөлжин хэлбэртэй байсан ч гэсэн ойролцоогоор 100 м явсны дараа тэр бол 6 м орчим диаметртэй тийм дугуй хэлбэрийн нэлээд том хонгилд хүрч очсон. Хотын доогоор үргэлжилсэн банкны урдуур шууд өнгөрдөг тийм маш том хэмжээтэй хонгил байсан. Тэр үед бол Фернандо ганцаараа энэ ажиллагааг гүйцэтгэх бараг боломжгүй гэдгийг ойлгоод тосломж хэрэгтэй гэж үзсэн. Хамгийн түрүүнд түүний санаанд орж ирсэн
хүн нь электроник болон механикийн өндөр мэдлэгтэй инженер гэж алдаршсан одоо энэ Фернандогийн нэлээд сайн найз Себастьян Болстер гэдэг хүн байсан ба. За тэгээ Себастьян гэдэг хүн болохоор Фернандо өөр дээр нь хурж ирээд банк ухах төлөвлөгөөг ярьсанд бол нэлээд гайхаж хүлээж авсан. За ягаад гэхээр тэр бол Фернандог зөвхөн одоо ийм уран бүтээлч, за тэгээд канабис сонирхогч, гэмт хэргийн одоо урд нь ямар ч түүх байхгүй, урд өмнө нь хизээч одоо ийм дээрэм танхайн одоо иймэрхүү зүйл хийж байгаагүй хүн гэж бол мэддэг байсан ба. За тэгээ нөгөөдөг чинь Себастьянд ажиллагааныхаа бүх нарийн ширийн зүйлийг тайлбарлаж эхэлсэн. За тэр банк, за тэгээл нөгөө газар доорх хонгол хийхээр төлөвлөж байгаа бүх зүйлээ нэг бүрчлэн ярьсан байгаа. За тэгээ нөгөө инженер хочтой Себастьян болохоор Фернандод туслаад энэ ажиллагааг одоо хамтарч хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол тухайн одоо төлөвлөгөөнд нэлээд тийм ихтгэл үнэмшилтэй байсан гэсэн үг. За тэдний хийсэн хамгийн ихний ажил нь болохоор банкны байршил болон бохирын хонгол дээр очиод хаанаас ухаж эхлэхээ төлөвлөх явдал байсан. Фернандо болохоор хэмжигч метр авчираад бохирын нүхнүүдээр ал доошоо буулгаж үтсэн. За ингэснээр бол хонгол доторх яг байршлаа болон газрын гадаргуугаас одоо хэр зайтай байгааг тодорхойлох боломжтой болсон юм байна. За дараа нь тэд бол банк руу явж ороод одоо өөрсдөө юм үйлчлүүлэгч юм шиг дүрсгэж нууцаар бол хэд хэдэн зураг авсан. За ингэснээрээ бол газар доорх давхарт байрладаг тухайн одоо нөө банкны сейфийн өрөөний ойролцоо нэвтрэх боломжийг олоод тэрнийх нь талбайн хэмжээ бас хүрэх боломжтой сейфийн хайрцагуудын тоог нь бол ойролцоогоор тогтоохыг одоо зорж исэн юм байна. За тэдэнд бол банкны барилгын зураг төсөл бол хамгийн түрүүнд шаардлагатай байсан. За энэ нь магадгүй одоо хотын захиргаанд хадгалагдж байгаа гэж тэд нар үзсэн. Ингэснээр тэд бол бүх тооцооллоо илүү наривчлалтай болгох одоо боломжтой байсан юм байна. Ягаад гэхээр тэр хоёрын бодож исэн бүх тооцоо нь одоо зөвхөн таамаг төдий зүйл байсан байгаа. За Себастьяны хэрэгтэй гэж үзсэн тусгай багаж хэрэгслүүд нь бол нэлээд үнэтэй байсан болохоор одоо санхүүгийн дэмжлэг шаардлагатай болсон. Одоо өөрөөр хэлэх юм бол нэлээд хэмжээнээс мөнгө хэрэгтэй болсон гэсэн үг. Энээс гадна Фернандо хангалттай туршлагатай хүмүүс бас нэмж одоо элсүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Ингээд одоо яг удирдахжсэн гол зохион байгуулж байгаа Фернандо бол багтаа нэгдэх шинэ хамтрагч хайж эхэлсэн. За тэр бол эмч гэж дууддаг нэг хүнтэй холбогдсон. За энэ хүний жинхэнэ нэр нь бол ил болоогүй. Тэр бол одоо шууд оролцогч гэхээсээ илүү зохицуулагчийн үүрэгтэй одоо хүн байсан юм байна. За тухайн эмч бол Фернандод түүний ажиллагаанд нь туслах зөв хүмүүсийг олж өгнө гэж амласан юм байна. За тэдний одоо хамгийн ихний санхүүжүүлэгч гэж одоо мөнгө өгөхөөр орж ирсэн хүн нь Бето Делаторе гэдэг хүн байсан байгаа. За Бето гэдэг нэрээр нь цаашаа дуудаад явъя. За энэ хүн бол гэмт бүлэглэлийн гишүүн байсан. За ял шийтгэл авч ирсэн хэргийн бүртгэлтэй тийм хүн байсан байгаа. За дээрмийн туршлага багч гисэн зэвсгийн талаар бол одоо тийм маш одоо сайн мэрэгжсэн хүн байсан юм байна. Фернандо болон эмч хоёр одоо Бето гэх санхүүжүүлэх магадлалтай хүнтэй уулзаад санаагаа одоо бүх нарийн төлөвлөгөөгөө танилцуулсан. За Бето болохоор яагаад ч юм айгүйх тийм догдолж одоо сонирхож хүлээж авсан байгаа. За тэгээ Фернандо болохоор энэ Бето гэдэг хүнээс чи энэ одоо ажиллагааг санхүүжүүлж чадах уу? Бидэнд одоо нэлээд их зүйл хэрэгтэй болно гэж асуусан чинь Бето болохоор одоогоор надад бол бэлэн мөнгө байхгүй. Гэхдээ надад нэг ачааны машин байгаа. Тэрийгээ ингээд зараад энэ ажиллагааг чинь санхүүжүүлж чадна гэж бодож ингэж хэлсэн маа. За ингээд Бето бол бүлгийн 3 дахь гишүүн болж орж ирсэн. За тэгээ дараа нь бол 4 дахь гишүүн хэрэгтэй болсон. За ялангуяа ийм биеийн хүч шаардсан ажлуудад туслах хүн хэрэгтэй гэж бодсон байгаа. За тэгээ инженер одоо багаж хэрэгсэл хийх ажилтай одоо завгүй тэгээ нөө санхүүжүүлэгч гэдэг байгаа Бето нь болохоор хамгийн ахмад настай хүн байсан болохоор хүнд одоо ажилд оролцох ерөөсө боломжгүй байсан. За тэгээ эмч болохоор 4 дахь хүнийг санал болгосон. За 4 дахь хүн нь болохоор Луис Силенс гэдэг одоо нөө түрүүн хэлчихсэн шүү дээ хүчирхийлэгчийн хамгийн bad guy гэдэг хочтой одоо хүн байсан маа. Тэр болохоор гэмт хэргийн бүртгэлтэй дээрмийн бол нэлээд арвин туршлагатай нэгэн байсан. Олон тийм эвгүй зүйлд орооцолтоод тэрнийхээ төлөө бол нийт 15 жил шоронд хоригдчихсэн нэлээд одоо тийм хүнд гар байсан. Луис болохоор тийм нэг омглон за тэгэл дүрсгсэн ааш зантай ямар ч үед эвгүй зүйл хийхэд бэлэн. За гэхдээ бас тийм хэрсэн ухаантай тэр хүндээ бас тийм жүжиглж байгаад ловер энтер хийж чаддаг тийм төрлийн хүн байсан маа. Тэгэхээр энэ хүн бол ажиллахаанд бас нэлээд одоо гол үүрэг гүйцэтгэх хүн гэдгийг та нар одоо ойлгож байгаа бах. За ингээд бүлэг бол үндсэндээ бүрдсэн байгаа. За удирдагч нь бол мэдээж Фернандо, инженер Себастьян, санхүүжүүлж одоо мөнгөөр тусалсан Бето, тэгээд bad guy Луис гэсэн ийм дөрвөн болсон маа. За тэгээ энэ дөрв бол дөрвөлээ ажиллагааны нарийн ширийн зүйлийг судалж эхэлсэн. Фернандо болон Себастьяны хийсэн тооцооллыг шалгахаар эдгээр бол бөөнөрө хонгил руу
буусан байгаа. За тэгээ урд нь ярьжсэнчлэн одоо илүү наривчлсан тооцоо одоо шаардлагатай байсан болохоор банкны барилгын одоо тэр зураг төсөл бол эднэрт зайлшгүй шаардлагатай байсан. За тэгээ нөгөө bad boy Луис бол зураг төслийг олж өгнө гэж тэднэрт амласан юм байна. Тэгээ яаж олж авах юм гээ асуусан чинь санаа зовлтгүй би зохицуулчихна гэж хариулсан маа. За тэгээ хэдхэн хоногийн дараа нөгөө Луис чинь зураг төслийг нь бол аваад хүрээд ирсэн. Тэгээд яг яаж олж авсныг нь одоо хүртэл хинч мэддгүй юм билээ. За тэр бол хотын захиргааны одоо ямар нэг ажилтнанд хахуул өгсөн үү эсвэл өөрөө захиргааны байранд нэвтрээд зураг төслийг хулгайлсан уу ер нь бол хинч мэдэхгүй. Гэхдээ хамгийн чухал нь гэх юм бол тэд нар зураг төслийг бол маш хурдан хугацаанд ингээд гартаа оруулаад авсан байсан. Тэдний төлөвлөгөөний дагуу бол хонглыг диагонал чиглэлтэйгээр ухах ёстой байсан. За тиймээс тэд эхлээд яг хаанаас ухаж эхлэх, хонглын одоо уурт, үнцэг болон одоо бусад бүх хэмжилтийг наривчлан тооцоолоод илүү үнэн зөв тооцоолол хийхээр ажиллаж эхэлсэн. За дараа нь тэд бол ухалтын бүх үйл явцад шаардлагатай наривчлсан төлөвлөгөөг боловсруулж чадсан юм байна. За энэний дараа бол хэрэгтэй багаж хэрэгслүүдэд зөөж эхэлсэн. Тэд нэр бол дизель хөдөлгүүртэй генератор болон өрөмдөх багаж авчираад хонглыг ухаж эхэлсэн юм байна. За тэгээд ухацах хугацаанд бол гудамжинд үргэлж нэг хүн хяналт тавьж зогсдог байсан. За ингэснээрээ газрын одоо дээрээс ингээд ухалтын дуу чимээ сонсогдохгүй байгаа хэсгийг одоо сонсогдож байгаа юм бол мэдээж зогсоох шаардлагатай шүү дээ. Тэрийг нь бол байнга шалгадаг байсан маа. За тэгээ хонгил ухах ажиллагаанд мэдээж хэдэн сар үргэлжлэх нь бол тодорхой байсан. Тэгж байжгаад дараагийн тулгарсан асуудал нь болохоор сейфийн одоо өрөөнд бол хин нэгэн хөл тавьсан дарууд ажиллаж эхэлдэг тэр мэдрэгч болон тохиоллын систем байсан. Гол удирдагч Фернандо уран бүтээлч сэтгэлгээг энэ үеэр ашиглаад биеийн дулааныг бууруулж мэдрэгчд илэрхгүй байх тусгай хувцсны загвар гаргаж эхэлсэн юм байна. За тэр хувцас нь болохоор ингээд кемп ууланд явдаг хүмүүсийн хэрэгэлдэг унтлагын уутны материалаар хийгдэх тийм одоо хувцас байсан байгаа. Фернандо эхлээд бол дулаан мэдрэгч камер худалдаж аваад өөрийнхөө биеийн дулааныг илрүүлж болох хэсгийг туршиж үзсэн. За гэхдээ энэ санаа бол нэлээд тийм эрсдэлтэй санагдчихсан байгаа. Сейфийн өрөөнд 4 хүн одоо ингээд маш олон тоног төхөөрөмжтэй орох хэрэгтэй болно. За тэрнээс гадна бүх одоо нөгөө олсон мөнгө, оол зэнтрээ авахын тулд тэр дотор нь удаан хугацаагаар байх шаардлагатай. За ийм нөхцөлд бол нөгөө мэдрэгчд нь илэрх нь баг гарцаагүй гэж үзсэн. Ерөнхийдөө энэ санаа нь бол огт тийм аюулгүй энэ төр санаа бол байгаагүй. Маш өндөр эрсдэлтэй байсан. За ингээд Фернандо бол энэнд нэлээд одоо толгоо гашлагаж бас бухимдаж эхэлсэн маа. Тэр бол сейфийн өрөөнд одоо илэрхгүйгээр нэвтрэх арга олохын тулд хэдэн цагаар одоо бодож суудаг гэсэн юм байна. За тэгэж байжгаад нэг өдөр бол түүний толгойд нэг галзуу гэмээр санаа орж ирсэн. Фернандо болон одоо түүний банк хаалттай үед хонглоор нэвтэрч орохоор төлөвлөж исэн. Харин банк нээлттэй авах үед бол зэвсгэлсэн дээрэм хийх санааг бүр мөсөн үгүйсгэсэн байсан. Яагаад гэхээр банк нь хэдхэн минутын дотор цагдаагаар бүслэгдэх нь бол тодорхой. За гэхдээ Фернандогийн шин санаа бол аажмаар одоо бүрлдэж гарч ирсэн юм байна. Хоёр өөр аргыг нэгтгэх тийм санаа байсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол хонглоор дотогш орох биш, харин гарч зогтохдоо тэр хонглыг ашиглана гэсэн санаа байсан. Ингэснээр бол мэдрэгч болон тохиоллын систем одоо ажилласан байлаа ч гэсэн ямар ч утгагүй гэсэн үг. Цагдаа нар зөвхөн банкны гадна талаас бүслэн дээрэмчд хонглоор зүхтана гэж бол тэд нэр огтхонч таамаглахгүй гэж бодсон. За эхлээд Фернандо интернетээр судалгаа хийгээд яг ийм аргаар дээрэм хийсэн тохиолдол урд нь байсан гэдгийг шалгасан юм байна. За тэгсэн чинь бүр юу ч олж чадаагүй. Энэ нь бол Аргентины цагдаа нар ийм зүйлийг огтхонч анзаарахгүй гэсэн үг байсан. Тэгээ Фернандо шин төлөвлөгөөгөө багийнхантай танилцуулахад бол тэд бүр үнэхээр одоо гайхаж, биширч маш их догтлж хүлээж авсан маа. Дараа нь тэд бол тоног төхөөрөмжийн жагсаалтанд зэвсэг нэмэх шаардлагатай болсон. За энэ асуудлыг бол бето одоо өөрөө зохицуулахар болсон. Ягаад гэх юм бол энэ бето гэдэг хүн гэмт бүлэглэлтэй холбоотой байсан. Ер нь ийм зүйлсийн туршлагатай хүн байсан болохоор өөрөө зэвсгийн асуудлыг хариуцна гэдгээ хэлсэн юм байна. За ингээд ийм байдалтай бүх бэлтгэл ажил бол бүтэн 1 жил үргэлжилсэн. За энэ хугацаанд бол хонглыг бүрэн ухаж дуусгаад дотор нь жижиг далан бас барьсан юм байна. Далангийн зорилго нь юу байсан гэхээр одоо усны төвшинг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх тийм явдал байсан. Тэд нар бол олзоо зөөвөрлөхдөө жижиг эрзэнэн зав ашиглахаар төлөвлөсөн юм байна. За энэний дараа бол тэд нар зугтах маршрутаа хилцэж эхэлсэн. Эхэндээ болохоор бохирын ус цутгах амсарлуу зугтах санаатай байсан. Гэхдээ цагдаа нар юу болж байгаа гэдгийг хэрвээ ойлгочих юм бол баг ойлгосон даруйда тухайн амсар дээр нь очиж замыг нь хаах магадaltaй гэж үзсэн юм байна. Тэгээд тэд нар бохирын ус цутгах амсраас эсрэг чиглэлд явдаг өөр маршрутыг авч үзэж эхэлсэн. Судлаад үзсэн чинь энэ зам нь бол илүү
төхөөрөмжтэй санагдсан юм байна. За учир нь гэх юм бол хонглын дагуу 10 м тутамд байрлах олон тийм бохирын нүхнүүд байдаг. За тэд бол банкнаас 200 м-ийн зайд байрлах нэг нүхийг онцолж сонгоод яг дээр нь болохоор фургон машин байрлуулахар шийдсэн. Ингийн тулд нөгөө фургон машинаа гэхдээ бол ингээд тусгайлан өөрчилсөн байгаа. Машины шалан дээр бохирын нүхтэй таархуц хэмжээний онгорхой тийм нүхийг гаргаж чадсан. За бето болохоор жижиг фургон машин авчираад өөрийнхөө гараажтаа байрлуулад багийнх нь тэнд цугларч шаардлагатай өөрчлөлтүүдийг хамт хийсэн юм байна. За тэгээ байжсэн чинь тэр бето гэд хүний эхнэр нь гинт гарааж руу н ороод ирсэн. За нөгөөдөл нь бүгд бетогоос яагаад ингэ ихнэр чи энд байгаа юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь бето тэдэнд айгүй хурдан ингээд бүх зүйл зүгээрээ би ингээд ихнэртэй итгэдэг санаа зовх зүйл ерөөсөө байхгүй гэж тайлбарлаж хэлсэн юм байна. За энэ бетогийн ихнэрийг ямар тач та бүхэн санаж байгаарай. Сүүлд нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн тийм эмэгтэй байгаа. За тэгээ фургон машиныг өөрчилж дуусны дараа тэдэнд бол нэг жолооч хэрэгтэй болсон. За тэр хүн бол фургон дотор хүлээж агаад тэднийг гарч ирэх үед нь авч явах ёстой байсан. За жолооч болох хүн бас л нэр нь ил болоогүй хоёр дахь хүн юм байна. За тэгээ хочиг нь болохоор хүү гэдэг юм байна. За эдгээр бол бөөнөр хүү гэж дууддаг гэсэн. Ингээд эцэст нь баг бүх зүйл бэлэн болсон. Одоо үлдсэн ганц асуудал нь болохоор сейфийн хайрцагуудыг хурдан нээх арга байсан. Тухайн сейфний хайрцагнууд нь бол бүр хэдэн зуугаар тоологдох олон байсан болохоор гараар онгоолгох боломжгүй. За тэгээ цаг хугацаа бол маш их орно. Тийм болохоор Себастьян Ихбүү гэж нэрлсэн гидравлик багаж зохион бүтээсэн юм байна. За энэ багаж нь бол нэг хайрцагийн төвчөөг ердөө 7 секундын дотор эвдэх зориулттай байсан. Ингээд эцэст нь бол бүтэн жилийн турш үргэлжилсэн бүх бэлтгэл нүр их хөдөлмөрийн дараа бүх зүйл бэлэн болсон. За үйл ажиллагааг эхлүүлэх өдөр нь 2006 оны 1 сарын 13 байсан. За эхлээд Себастьян ганцаараа хонгил руу ороод өөрсдийн усан нүхний ойролцоо очисон. Тоног төхөөрөмжөө бол эрзэний завин дээр байрлуулсан байдалтай. Дараа нь болохоор Себастьян хонглоор дээшээ аваад банкны хананд хүрээд бусдаасаа дохио эрхийг хүлээн. Нөгөө 3 гишүүн болох Фернандо, Бето, Луис 3 банкны өмнө уулзаад бүх зүйл бэлэн гэдэгт итгэлтэй болсныхоо дараа тэд бол зэсэгтэйгээр банк руу дайрж ороод банкны ажилчид болон үйлчлүүлэгчдийг нэн даруй барьцаанд авсан. За тэд бол барьцааны бүх хүмүүсийг газарт доошоо хараад хэвтгийг бол шаардсан. Тэр үеэр болохоор нөгөө банкны хамгаалагч нь өөрийнхөө өрөөнд байсан болохоор ингээл дээрэмчд орж ирсэн гэдгийг мэдэнгүүтээ шууд хаалгаа түгжээд тэгээд цагдаа руу дуудлага өгсөн юм билээ. Цагдаа нар бол яг ингээд хэдхэн минутын дотор яг л тооцоолсныхан дагуу банкны гадаа бөөнд бол явж хитсэн байгаа. Банк нь бол тэр чигтээ цагдаагаар бүслэгдэх үед Фернандо урдаас төлөвлөсөн нэг мэхийг хэрэгжүүлэх цаг боллоо гэж үтсэн. За тэгээ тэрийгээ болохоор Коко төлөвлөгөө гэж нэрлсэн байгаа. За төлөвлөгөөний санаа нь болохоор нэг барьцааны хүнийг дагуулж банкнаас гараад зугтах байгаа юм шиг дүр үзүүлээд дараа нь буцаад банк руу орох явдал байсан. За ингэснээр тэр бол ингээд цагдаа нарт өөрийгөө зугтахыг оролдож гин гэсэн тийм ойлголтыг төрүүлэхийг зорж исэн юм байна. Тэгээ бас банкны урдхан хэсэгт нэг фургон машиныг бол байрлуулсан. За яг л энэ фургон машинаар ингээд энд бол ингээд суугаад зугтах байгаа юм шиг харагдуулахаар тооцоолсон ба. Цагдаагийн командлагч ирэхэд бол түүнд банк дотор дээрэмчд байгаа. Тэд нэр урд хаалгаар зугтахыг оролцсон ч гэсэн банк бүслэгдсэнийг мэдээд шууд буцсан гэсэн тийм мэдээллийг өгсөн ба. Үндсэндээ бол энэ Луисийн тэр нөгөө Коко төлөвлөгөө гэдэг нь яг хэрэгжсэн гэсэн үг. Ингээд хөөрхийн нөгөө командлагч дээрэмчд өөр гарцгүй гэж бодож эхэлсэн байгаа. За тэгээ дээрэмчд банкны доторх бүх зүйлийг бүрэн хяналтандаа авчихсан байсан. Гэхдээ ганц асуудал үлдсэн нь өрөөндөө өөрийгөө төгжсөн банкны хамгаалагч байсан. За тэд бол хамгаалагчийг заавал гаргаж ирэх хэрэгтэй болсон. Яагаад гэхээр тэр бол цагдаатай шууд холбоотой байсан. За хэрвээ дээрэмчд банкнаас гарч байгааг тухайн хамгаалагч нь харчих юм бол тэр даруй цагдаад мэдэгдэх нь бол тодорхой байсан. За тэгээ нөгөөдөл чинь хамгаалагчтай удаан хугацаанд хилцээр хийсэн. Луис гээд нөгөө яхаас ч буцахгүй гар нь бол түүнд хандаад чи өрөөнөөс гарахгүй бол үүнээс ч дор зүйл болно шүү гэж сүрдүүлсэн юм байна. За гэсэн чинь нөгөө хамгаалагч бол гарахаас татгалцаар байсан. За энэс нь олж Луис бол нэг эмэгтэй банкны ажилтныг барьж аваад тэгээд толгой дээр нь буу тулгаад нөгөө хамгаалагчийг бол бүр сүрдүүлж эхэлсэн ба. Тэгээ эхэндээ хамгаалагч яаж исэн ч гарахгүй гэсэн бодолтой байсан ч гэсэн нөгөө эмэгтэйнд бүр уйлаад тэдний хэлснийг хийгээч гэж гуйж эхлэхэд түүний амийг ингээд эрсдэлд оруулахыг хүсээгүй. Эцэст нь тэр бол нөгөө бууж өгөөд тэгээд өрөөнийхөө хаалгыг тайлсан юм байна. За тэгээд тэр өөрийнхөө нөгөө биедээ байсан бууга ширээн дээр тавиад тэгээд бууж өгсөн гэдгийг бол илэрхийлсэн. За ингээд Луис болохоор энэ хамгаалагчийг биеийг нэг бүрчлэн шалгаад уцсыг нь хурааж аваад үүд рүү дагуулж очоод за тэгээд гадагшаа ингээд тавиа явуулсан байгаа байхгүй юу. Тэгээ өөрхийн нөгөө хамгаалагч чинь банкыг бүтсэн цагдаа болоод тусгай хүчнийхэн дээр 9 минут за тэгээд
хилэлцэн байдалтай яваад ицсэн баг. Тэгээ мэдээж нөгөө цагдаагийн командлагч болохоор түүнээс ингээд дотор юу болж байгаа гэдгийг асуусан чинь хамгаалагч болохоор дотор 3 зэвсэгтэй дээрэмчин ойролцоогоор 30 барьцааны хүн байна. Тэд бидний утсыг хурааж авсан гэж хариулсан юм байна. За яг тэр үед Фернандо хонголд одоо хүлээж байгаа Себастьянд сейфийн өрөөг нээх ажиллагааг эхлүүлэх одоо тохиог өгсөн байгаа. За тэгээ Себастьян бол ухаж эхэлсэн юм. Бас нөгөө талаас ямар нэг зүйл хөдөлж байгаа чимээ ол сонсогдчихсэн. Тэр нь Фернандо байсан. Фернандо Себастьяны ухаж исэн яг тэр хэсэгт байрлах бичиг баримтын шүүгээг хөдлөж исэн нь бол тэр байсан. За энэ бичиг баримтын шүүгэж гэсэн нэлээд бас сүүлд бас яригдах нэг чухал зүйл байгаа. За Себастьян бол гидравлик нөгөө их буу гэдэг багчтайгаа сейфи өрөөнд ороод сейфтийн нөгөө хайрцагнуудыг нэг нэгээр нь онгойлгож эхэлсэн. За тэдний төлөвлөгөө бол ингээд яг 2 цаг 7 минутын дотор аль болох олон сейфийн хайрцгийг онгойлгох тийм одоо явдал байсан. За урдчилсан тооцоогоор бол 2 цагийн хугацаанд ойролцоогоор 400 хайрцаг нээж чадна гэж үзсэн юм байна. Дугаартаа хамтран ажилласан Take Fit Monster уургийн ундаа та бүхэн энэхүү эрүүлэр жингээ барих болон жин хасахад зориулагдсан хоол орлуулагч уургийн ундааг CEO-гийн бүх салбар дэлгүүрээс худалдаж авах боломжтой. Нэмэлт сахар агуулаагүй, салаатнаас ч бага калоритой өглөөний цайны оронд хэрэглэж болно. Дасгалын дараа булчин сэргэлтэнд бас өдөр хөнгөн уургаа нөхөхөд хэрэглэж болох юм байна. Хинд зориулагдсан бэ гэхээр жингээ барьж байгаа, калори багатай хоол сонгож байгаа, үлсэхгүйгээр турах зорилготой, мөн уураг дутагддаг бүх хүнд тохиромжтой. Үр дүнд нь та яах вэ гэхээр жин аажмаар буурч булчин хадгалагдана. Дасгалын үр дүн илүү мэдрэгдэж, бие хөнгөн, энерги тогтвортой болно. Take Fit Monster өдөрт авах ёстой биеийн хэрэгцээ дургийг танд бүрэн өгч чадна. CEO-гийн бүх салбараас. За ингээд хэдүүлээ хэрэг рүүгээ буцаад оръё. Фернандо Себастьян хоёр бол сейфи өрөөнд үлдээд хайрцагуудыг онгойлгож олд цуглуулж авах үеэр Луис болон Бето хоёр болохоор барьцааны хүмүүсийг хяналтандаа байлгаад цагдаа нарыг аль болох удаан хугацаанд саатуулж 2 цагийг дуусгахыг зорж исэн. Энэ ажиллагаанд Луис бол цагдаатай харилцах үүргийг хүлээсэн байсан. Нөгөө суллаад явуулсан хамгаалагчийн утсыг гартаа барьцсан зогсож исэн хүн нь одоо Луис байсан баг. Командлагч цонхоор Луисийг олж харах үеэр яг л одоо хамгаалагчийн утас руу залгадаа гэд тохио өгч байгаа юм шиг гараараа бол түн рүү ингээд алж исэн. Урд нь одоо дурдчихсэнчлэн энэ Луис гэд нөхөр бол жүжиглэх бас хүн ловирдах авьяастай нэгэн байсан болохоор янз бүрийн дүр эсгэж цагдаа нарыг төөрөгдүүлж цаг хожиж чадсан байгаа. Ямар санда цагдаагийн командлагч хүртэл Луисийн одоо тэр ярианы арга барилыг нь бол гайхаж исэн. За тэгээ хамгаалагчийн утас руу нь одоо залгаад тэдний шаардлагыг асуусан чинь бид нар банк дээрэмдээ шууд гарах бодолтой байсан. Гэхдээ та нар сансныг бодвол хурдан ирлээ. Бид хүнд ч гэмхор учруулах хүсэлгүй байна. Гэхдээ одоо яахаа мэдхээ байчлаа гэж ярьсан байгаа. Командлагч бол дурангаар банкны цонхоор ингээд Луисийг ажиглаж исэн. За тэр бол ингээд сандал дээр хөлөө ачаа суудсан айгүй тийм тухтай одоо сууж исэн нь яг л ингээд өөрийнхөө офис дээр сууж байгаа тийм нэг бизнесмен хүн одоо утасны дуудлага хүлээж авч байгаа юм шиг тийм байдалтай харагдсан байгаа. Тэгээ нөгөө командлагч болохоор ингээд урд нь гэмт хэрэг үйлдчихсэн одоо цагдаа дээр бүртгэлтэй хүнтэй ярьж байгаа гэдгийг бол шууд ойлгосон байгаа. За Луис утсаар ярьж байхдаа үргэлжлүүлээд хөгшөөн би шоронгоос гараад удаагүй байгаа. 15 жил хоригдсон. За энэ миний анхны дээрэм биш. Та нарын бүх мэхийг би мэднэ. Надаар битгий оролдоорой. Барьцааны хүмүүсийг та нар өөрсдөө л эрсдэлд оруулж магадгүй шүү гэж ярьсан байна. Хариуд нь командлагч санаа зовлтгүй бид нар юу ч хийгээгүй байна. Зүгээр л буян болж барьцааны хүмүүсээс нэг нэгээр нь ч болтугай сулчих гэж хариулсан. За тэгсэн чинь Луис болохоор бид хамгаалагчийг хэдийнээс суллаад явуулсан битгий шуналтаад барьцааны хүмүүсийг хизээ суллахаа зөвхөн бид нар шийднэ. Баяртай гэж хэлээд уцаа тасалсан. За ингэснээр бол Луис командлагчид хандаж өөрийгөө хилэлцээний гол хүн гэдгээ нотлоод альва өгүүлдэл хийхээс өмнө дахин бодоход одоо хүргэж чадсан юм билээ. За энэ бол дээрэмчдэд хамгийн хэрэгтэй зүйл байсан. Тэр нь бол мэдээж одоо энэ Луисийн хийгээд байгаа цаг хугацаа хожих явдлаасан. За ингээд ийм байдлаараа Луис командлагч хоёр холбоотой хിവэрэ байж Луис уу янз бүрийн түүх зохиож яриад цагдаа нарын анхаарлыг нь одоо илт ингээд сарниулж исэн. За тэгснэ айгүй инээдтэй нэгэн болсон. Тэр нь болохоор бууж өгөх нөхцөлийг тохиролцохын тулд эхлээд манай өмгөөлөгчтэй яар гэж хэлэнгүүтээ барьцаалагдсан байгаа хүмүүсийн нэгнийх нь утасны дугаарыг цагдаад өгсөн. За тэгчээ тэр утас руу одоо нөө цагдаа залгасан чинь Луис болохоор ингээд хоолойныхоо өнгөө өөрчилж агаад өмгөөлөгч юм шиг дүр эсгэж агаад би хилцээ хийхгээ замдаа явж гинэ гэд ярьсан байгаа. Тэгээ энэ хүн бүр яг л ингээд дөрөө олцсон жүжигчин аятай яг л одоо бусад хамтрагчдынхаа ажлыг дуусгахын тулд өөрийнхөө авьяасаараа
цагдаа нарыг одоо ийм байдлаар бол саатуулж чадсан. За гэхдээ асуудалтай нь юу байсан гэхээр 2 цаг өнгөрчөөд байхад Себастьян, Фернандо хоёр төлөвлөсөн тооны сейфийн харьцгийг нээж амжаагүй байсан. Тэд нар ердөө л 147 сейфийн харьцгийг онгойлгож чадсан. За тэгсэн чинь нөгөө гидравлик гэд багж нь хитрхи их халаад асуудал үүсч эхэлсэн. Гэхдээ багж нь бол тэдний хүсэжсэн шиг ажиллаагүй ч гэсэн ол замг нь бол асар их байж чадсан. Тийм болохоор илүү эрсдэл үүсгээд явах уу гэж бодоод төлөвлөгөөний дагуу одоо цаг хугацаанд дуусгахаар шийдсэн. За тэгээ Фернандо Луис руу залгаад зугтах төлөвлөгөөг эхлүүлэх цаг болсон гэдгийг мэдэгдсэн байгаа. За тэр үеэр бол Луис дахиад нэг зал ашиглаад командлагч руу залгсан. За бид нар одоо ингэж бууж өгье. Гэхдээ та нар биднийг удаан хугацаанд хоол ундгүй хорно гэдгийг ч мэдэж байна. Тийм болохоор бууж өгөхөөс өмнө пицца идмээр нь бид нарт тэгээ бас Барцааны хүмүүст ч гэсэн пицца захиалцгаа гэж хэлсэн байгаа. Командлагч бол мэдээж үг дуугүй энэ одоо хүсэлтийг нь зөвшөөрөөд бүгдээрэнд чинь пицца авчиръя гэж хариулсан. За тэгээд нийт бол 30 пицца бүр захисан маа. Гэхдээ Луис бас л айгүй залтай заяа. Нэг нөхцөл одоо энэ пицца захиалахтаа хэлсэн. За тэр нь болохоор ингээд захиалах пицца нь банкнаас нэлээд одоо тийм хол байдаг рестораны жинхэнэ Итали пицца байх ёстой гэж шаардсан. За энэ нь бас л одоо хугацаа хожих нэг арга байсан. Ингээд энэ цагаас хойш Луис цагдаа нартай бүх холбоогоо таслсан юм байна. За Луис Бето хоёр бол Барцааны хүмүүсийг хөдөлгөөнгүйгээр газар доош харж хэвтхийг тушаагаад хин нэгэн хөдлөх юм бол шууд буудна гэж сүрдүүлсэн юм байна. Мэдээж ийм нөхцөл байдалд бол бүх хүн дуулууртай байх нь ойлгомжтой. За ингэх үеэр Фернандо, Себастьян хоёр бүх олзоо цуглуулад уутанд хийгээд өөрсдийнхөө ухсан хонглоор доошоо шидсэн. Удалгүй Луис Бето хоёр бол сейфийн өрөөнд очоод нөгөө хоёртойгоо нэгдээд гарахаас өмнө зэвсэгнүүдээ нэг даавн дээр тавьчаад явцсан байсан. За яагаад ингэсэн гэдгийг дараа нь та бүхэн мэдэж авах болно. Тэд нар нүхээр гарч ирсний дараа тэр хэсэгт бол тесрэх бөмбөг шиг зүйл байрлуулад бичиг баримтын шүүгийг буцааж байранд нь тавьсан. Дараа нь бол шууд хонглоор доошоо буугаад эрзэнэн одоо нөгөө завнууд дээрээ хүрсэн юм байна. Олцтой уутнуудыг нь болохоор нэг завин дээр тавиад өөрсдөө нөгөө завин дээрээ суугаад бохирын хонглоор явсаар агаад зогтож гарах одоо нүхнийхээ тэнд явж очисон. За очингуудаа олзоо үүрээд шатууд авираад фургон машиндаа яваад орсон. За энэ үйл явдыг бол тухайн одоо хэсэг газар бол хинч анзаараагүй. За ингээд төлөвлөсөн бүх зүйл яг бодсныхан дагуу хэрэгжээд тэд нар машинтайгаа урдчилж бэлдсэн нууц байранда явж очисон. Очингуудаа машинаа гараж дотор хийчээд банкны хаваар юу болж байгаа бас цагдаа нар тэднийг мөрдөж байгаа эсхийг шалгахын тулд мэдээж шууд телевизээ асаасан. Тэгээ хамгийн өрөвдмөр нь тэр мөч хүртэл бол цагдаа нар банк руу ерөөсөө дайрч ороогүй хിവэр байсан. Нөгөө дөрв чинь яг л одоо ингээд кино үзэж байгаа юм шиг цагдаа нар яг үнэндээ юу болсон гэдгийг хизээ ойлгохыг нь хүлээсэн байдалтай байж исэн. За тэгээ пицца нь бол бэлэн болоод ирсний дараа командлагч Луистэй холбогдох гээд баахан оролцсон ч ерөөсөө чадаагүй. Угаасаа аль хэдийнэ цухтаацсан юм чи холбогдохгүй байх нь угаасаа ойлгомжтой. За тэгээ хид залгаад ерөөсөө утсаа авахгүй болохоор нь цагдаа нар довтлох цаг болсон гэдгийг ойлгосон баг. Командлагч тусгай хүчнийхэнд банк руу дайрч орох альва зэвсэгт мөргөлдөөнд бэлэн байхыг бол тушаасан. За тэгээл бөөн одоо юм сөрдүүлэн болоод цагдаа SWAT болоод ингээл тусгай багийнхан хүчнийхэн буу зэвсгээ бэлдээд орсон чинь дотор нь Барцааны хүмүүсээс өөр бүр хинч байгаагүй. Цэвэрхэн байсан. Тэгээд тэр үед болохоор цагдаа нарыг юу болсон гэдгийг юусэн ойлгож чадаагүй. Яаж зугтсан, хаагур гарсан, хаана нь алдчихуу гэсэн тийм байдалтай байсан. За тэгээд дээрэмчин дөрөв банкнаас гарч зугтахаар бэлдсэн нүхээ маш сайн нууж далталсан байсан болохоор тэрэнд нь цагдаа нар нэлээд одоо удаан бодилсан юм билээ. Тэгчээд эхэндээ болохоор дээрэмчид одоо Барцааны хүмүүсийн дунд нь ороод өөрсдөө ингэ нуугдсан байж магадгүй гэж бодоод нөгөө бүх хүмүүсийн чинь хэн болохыг нь баталгаажуулж хэсэг хугацаанд бас саатуулсан юм байна. Тэгээ баахан будилж эцэст нь нөгөө одоо бичиг баримтын шүүгээний ард байсан нүхийг тэд нар олж чадсан юм байна. Гэхдээ нөгөө гарахтаа нэг тийм тесрэх бөмбөг шиг юм тэнд нь үлдээгээ явцсан гэж исэн. Тэрийг нь хараад бас л хэсэг бол бүүн рүү балмагдсан байгаа. Тэгээ сандраад нөгөөдөл чи мэрэгжлийн баг дуудаж авчираад шалгуулсан чинь тэр нь хуурамч тесрэх бөмбөг болох нь тогтоогдсон юм билээ. Ингээд энэ бүх цаг үед дээрэмчин дөрв бол аль хэдийнэ хорогдох байранда очсон, амжилтаа тэмдэглээд зурагт үзээ сууж исэн. За тэгээ тэр дөрөв олсон олзоо нэг тэгж яг одоо дөрөв тэнцүү энэ төр хувааж аваагүй юм билээ. Ягаад гэхээр дотор нь бол бэлэн мөнгө тэгээд алт болон бусад одоо үнэт идэл энэ төргээд баахан зүйлүүд исэн. Бараг ингээд одоо авуулаад асах юм бол нэг тийм жижигхэн юм дов толгод шиг болохоор харагдахаар тийм хэмжээтэй байсан болохоор яг ингээд одоо тэнцүү хуваай гэх нөхцөл угаасаа байхгүйсэн. За тухайн олцны хэмжээ ойролцоогоор бол $19 сая гэж сүүлдээ бол тооцоо гаргасан юм билээ. Тийм болохоор энэ ажиллагааг Аргентины түүхэн дэх одоо хамгийн том банкны дээр
дээрэм гэж бүртгэсэн байдаг. За тэгээд тэдний анханасаа ярьсан зүйл нь юу байсан гэхээр олзоо хувааж авсны дараа тус бүр өөрөө өөрсдийн замаараа яваад дахиад хизээч уулзахгүй гэд хоорондоо ярьсан байсан. За тэгчээд өөрөө өөрсдийн хувиа аваад машиндаа сууцгаагаад тэгээд тал тийшээ тараа явсан. Мэдээж бүгдээрээ олоод энэ явдлын дараа баяртай байсан. За ингээ бүх зүйл дуусчихуу гэсэн чинь үгүй. Ярианы дундуур одоо нөгөө Бетогийн эхнэр гээд би ярьжсэн да. За энэ эмэгтэй бол ерөнхийдөө банкны дэрмийн талаар л мэдчихсэн одоо нэг хүн байгаа. За тэгээ нэг өдөр Бето гадуур явж байгаад гэртээ одоо буцаад очисон чинь нөгөө дэрмийнх нь олсноос нэг уут дутуу байгааг бол анзаарсан юм байна. Тэгээ хайж агаад дутуу уутыг олсон чинь дотор нь исэн мөнгө нь алга болсон байсан. Тэгэхээр ихнэр дээрээ очиод чи ингээ энэ дундаас мөнгө авсан мөнгө асуусан чинь тийм 5 6 жижиг боотлыг авсан гэж хариулсан маа. За тэгээ үндэ бол тэр нөгөө 5 6 боотлын ойролцоогоор $300,000 тэнцэх хэмжээний мөнгө байсан. Тэгээ ихнэртэй хандаад бид нар энийг аль болох нүднээс далд байлгахыг нуухыг хичээж гин чи яаж тийм их мөнгө надад хэлэхгүйгээр авч чадваа чамаас болж бид нар илчлэгдэж магадгүй штэ гэж ууралсан байгаа. Тэгчээд авсан мөнгөө буцаагаад өгөө гэж шаардсан чи ихнэр нь үгүй гэж зөрүүдлээд маргаан нь одоо улам бүр ширүүсэд эхэлсэн. За тэгээ сүүлдээ нөгөө Бето олцснуудаа өөр газар нуух ёстой гэдгийг ойлгосон байна. Ер нь бол одоо эхнэр нөхрийн хооронд маргалдах зүйл хаяа гардаг ч гэсэн тухайн үед Бето бол эхнэрээ тэгж их уурлна гэж огт бодоогүй. Тэгээ яасан бэ гэхээр Бетог гэрээс гараад явангуут нь эхнэр нь бол цагдаа дээр явж чоод банкны дэрмийн талаар мэдүүлчихсэн. За тэгчээд манай нөхөр миний араар тавиад ингээд нууц амрагтаа тэр мөнгөө зарцуулж иж магадгүй гэж хардаад үндсэндээ бол ингээд нөгөө хардснаас болоод хамаг дэрмийн цагдаа нарт дэлгэж ярьсан тэр байсан. За ингээд баривчлахаа нь бол цагдаа нарын ажиллагаанаас биш харин харталтаас болж илчлэгдсэн гэхээр одоо бусад 3 гишүүн энэ зүйлийг яаж хүлээж авахыг төсөөлөхөөс журнал эвгүй байна. Яг үнэндээ Бетод нууц амраг энэ төр бол байхгүй. Тэгээд эхнэрээсээ сална ч юм уу одоо эхнэрээ хаяна гэсэн бодол огт байгаагүй юм билэ. За тэгээд Бето хаана байгааг нь одоо цагдаа нар мэдж байгаа учраас очоод шууд баривчилсан. Гэхдээ баригдчаад нөгөө хүчин байцаалтын үеэр бол хамсаатнуудынхаа нэрийг хэлхээс бол шууд татгалцсан. Гэхдээ эцэст нь бол эхнэрийнх нь мэдүүлэг за тэгээд утасны байршил тогтоох зэрэг одоо бусад нотлох баримтуудын тусламжтайгаар бүлгийн ингээд нийт 4 гишүүний хэн болох нь тогтоогдоод бүгдээр ингээд баривчлах захирамж гарсан. Ерөнхийдөө бол бүгдээрээ өөр чиглэл рүү амьдралаа бодоод явсан ч гэсэн бүгдээрээ тэгээ сүлд нь бол баригдаад шүүхээр орохоор болсон юм байна. За хамгийн амар нөгөө $19 сая хэмжээтэй олдсны ихэнх хэсгийг нь юусоо олж чадаагүй юм билэ. Яагаад гэхээр дээрэмчид мөнгөө мэдэгдэхгүй газруудаар нуугаад байршлыг хэлхээс бүгд татгалцсан. За тэгээ бас нэг сони юм гэхээр энэ дөрв болохоор 9-өөс 15 жилийн хорих ял сонссон мөртлөө ялаа бүрэн эдэлж дуусгаагүй сайн хүмүүжигч байсан гэсэн үндслэлээр ойролцоогоор хоёр нь бол одоо 2 жил орчим суугаад тэгээ суллагдсан юм билээ. Фернандо Себастьян 2 гэрийн 20 онд харин Бето Луис 2 болохоор урд нь одоо үйлдчихсэн хэрэгээсээ болж нөгөө хоёроосоо бол урт хугацаагаар хоригдохоор болсон юм байна. Гэхдээ бас л олон жил суугаагүй. Луис болохоор 6 жил, за Бето болохоор 8 жил хоригдсан юм байна. Ерөнхийдөө бол энэ хүмүүст оноосон ял харьцангуй хөнгөн байсан. За яагаад гэхээр тэдний хэрэгэлсэн зэвсэг хөнгөн ял оноох гол шалтгаан болж исэн юм билэ. Тэгээ зүхтгаасаа өмнө зэвсгүүдээ нэг даун дээр тавьчаа явцсан гэж би хэлжсэн шүү дээ. За тэднэр нь болохоор яг үнэндээ бүгдээрээ жинхэнэ зэвсэг байгаагүй. Бүгдээрээ одоо хуурамч байсан гэсэн үг. Зүгээр ингээд төсөөлөд үзэхэд бол одоо ийм том хэмжээний алт эрдэнэс мөнгө яригдсан банкны дэрмийн ажиллагаа явуулаад тэгээ цагдаа болон тусгай хүчнийхнийг итгүүлээд баахан хүн барьцаалаад бас командлагчийг хяналтандаа байлгаж исэн мөртлөө буун хуурамч тэсрэх бөмбөг нь хуурамч байсан гэхээр одоо азтай гэхүү залтай гэхүү зөрхтэй гэхүү ямар ч исэн дээрэм хийж авах үеэрээ тэд нар бол баригдлаа ч гэсэн зэвсэгтэй дээрмийн хэрэгтэй харьцуулахад хамаагүй бага ял шийтгэл авна гэдэг нь бол ойлгомжтой байсан. Тэрийгээ одоо бас ингээд тооцоолсон байсан юм уу ямар тач хиймэл буутай байсан болохоор ингээд зэвсэгтэй дээрэм гэж ангилаагүй байх нь. За үндсэндээ бол тэднэрт оноосон ял харьцангуй бага. За тэгээ эрт суллагдсан нь ийм учиртай юм байна. За бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн тэгээ буцааж одоо өгөөгүй болохоор хохирол учруулсан гэж ял оноос юм уу тэрийг нь бол ойлгоогүй. За олзны ихэнх хэсэг одоо хүртэл олдоогүй хിവэрэ байт юм байна. Зарим хүмүүс болохоор эрх баригчдтай нууцаар эднэр тохиролцоод мөнгөний тодорхой хэсгийг буцааж өгсөний хариуд хугацаанаас өмнө лагдсан байж магадгүй эсвэл ямар нэг байдлаар ингээд хахуул өгсөн байж болзошгүй гэж таамагладаг. За гэхдээ энэ нь зөвхөн таамаг төдий зүйл юм байна. Бодит байдал дээр хөшгөний ард яг юу болсон гэдгийг бол хэн ч мэдэхгүй.
За тухайн дээрэмдүүлсэн банк за тэгээ банкны харилцагчид нь сүүлд бол даатгалын компаниудаас нөхөн төлбөр гаргуулж чадсан байлээ. За ингээ ийм нэг инээдтэй юм шиг, эмгэнэлтэй юм шиг цагдаа нарыг хуурамч буу бас тэгээ пиццагаар молигдож чадсан Аргентины хамгийн том банкны дээрмийн түүх байна. За энэ түүхийг урд нь би сонсож байгаагүй болохоор та бүхэн сонирхолтой санагдах болов уу гэд ярьж өгөхөөр шийдсэн байгаа. Сонссон хүмүүс ч гэсэн одоо нэлээх байгаа бах. За энэ хүмүүс гэхдээ өөрсдөө ч гэсэн цагдаа нарт шууд буудуулаад одоо газар дээр нас барах эрсдэлтэй байсан. Ер нь яаж ч утсан ингээд амь насны асуудлаа давхар бодох шаардлагатай байсан нь ойлгомжтой. Тэгээд хэрвээ цагдаа нар эрт дайруул яах вэ? Хэрвээ барьцаалагдсан ямар нэг хүний одоо зүрхэн зогсоод ингээд гинт одоо зочирцсондоо шигдээс бол яах вэ? Хэрвээ хонгол нь усан давтчвал яах вэ гэх мэт бүх гарч болзошгүй зүйлүүдийг бол нэг бүрчлэн тооцоолж ярилцсан байсан. За жишээлх нь одоо нөгөө хонгол усан давтчвал яах вэ гэдгийг хүртэл бороо орохгүй үеэр гэж яг тухайн өдрийн нөгөө одоо цагаагаар энтриг бол маш сайн харж агаад одоо өдрөө тодорхойлсон байгаа байхгүй юу? Ерөөсөө л ямар нэг хүн үхэл юм бол бүгд хийжсэн зүйлээ хаяад шууд тэндээс цухтаана гэдээ бол хоорондоо ярилцчихсан байгаа. Тэгээ анх нөгөө хамгаалагч цагдаа руу дуудлага хийгээд банк дээрэмдэж гин гэж хэлснээс ердөө 7 минутын дараа банкны гадаа 40 эргүүлийн машин явж очсон. За тэгчээд 20 гаруй минутын дараа гэхэд 300 гаруй цагдаа тэгээ тусгай хүчнийхэн очсон. За дээгүүр нь нисдэг тэрэг эргэлдээд дээвэр дээр бол хэдийнэ мэрэгэн буучид байрлалцсан байсан. Тэгээ ийм нөхцөл байдалд огт сандралгүй байж гин гэж угаасаа байхгүй. Сандарч исэн ч гэсэн энэ нөхцөл байдлыг бол хамгийн сайн гартаа хатгаж исэн хүн нь яах аргагүй Луис байсан. За тэр болж өгвөл 50 байхыг хичээж бас жүжиглэж яг л одоо үнэхээр буудаж алхахад бэлэн юм шиг хүмүүсийг бол итгүүлж чадсан гол хүн нь байсан. Тэгээ явхтаа нэрээ нэг зурвасаас тэд нэр үлдээсэн байсан юм билээ. Тэрэн дээр нь болохоор ингээд баячуудын хороололт зэвсэггүй, өс хонзонгүй энэ бол зүгээр л мөнгө хайр бишгээ бичсэн тийм одоо бичвэрийг бол ханан дээр наагаад үлдээсэн байсан. Сүүлдээ тэгээд тэд нар барьцаалагдсан 23 хүнийг подвалын хурлын өрөөнд оруулж түгжиж агаад тэгээд өөрсдөө нууц нүхээрээ одоо гараад цухтаасан юм билээ. За энэ хэрэг гарснаас хойш мэдээж одоо ингээл ток шоу, зурагт радио гэд бичиж яриаггүй газар гэж угаасаа байхгүй. Дээрэмчдийг одоо магтах уу, буруутгах уу гэдгээ ч юу нь бөөнөрөө ингээ мэдхээ байсан гэж байгаа. Тэгээ ихэнх хүмүүс болохоор энэ дээрэмчдийг дэмжиж тэд нар хэнийг ч алаагүй зүгээр л баячуудыг дээрэмдсэн ухааны юм ярьж исэн. За тэгээ барьцаалагчид сэтгэл зүйн хувьд мэдээж асар их одоо шоконд орцсон байж болзошгүй. Тэрийг ч юу нь хүмүүс бодох сөхөө байгаагүй. Уулз даяараа л юу нь дээрэмчдийн талаар ярьж исэн. Тэгээ яагаад ард иргэд нь ингэж дээрэмчдийн талд орж исэн гэхээр одоо 2001 онд Аргентинд банкны тийм дампуурлалоод тэр бумаар нь одоо хүмүүсийн мөнгийг залгисан гэж үздэм билээ. Тэгээд яг иргэдийн мөнгийг залгисныхаа шудраг шидэглийг хүлээж авсан гэж бол энэ одоо банкны дээрмийг бас ярьцгаад юм билээ. За дараа нь CNN телевиз, BBC News-ийн барьцаалагцсан хүмүүсээс сурвалжлага авсан чинь тэд нэр маш ээлдэг бас хөгжилтэй хүмүүс байсан гэж ярьсан байдаг. За бас тухайн одоо банкны менежер гээд ажилтай Мария Кристина гэдэг эмэгтэй Луис өөрийг нь жүжигийн нэг хэсэг болгож ашиглаж байгаадаа уучлал гуйсан гэж хүртэл ярьсан байсан. За энэ хүмүүс л ингээд 2020 он гэхэд бүгдээрээ одоо солилогдсон юм байна. За ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан нийт сонсогчдоо баярлалаа. Та бүхэнд ойлгомжтой байсан гэдэгт итгэлтэй байна. Бас сонирхолтой санагдсан гэдэгт 100% итгэлтэй байна. Дугаартаа маань TechFit Monster уургийн ундаа хамтарч ажиллаа. Та бүхэн CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Ингээд бүгдээрээ энэ 5 дахь өдөр сонсогчдоос ирсэн захидлын дугаар. За тэгээд хагасаа өдөр подкаст 151-ээр эргээд уулзъя. Саладнаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster